Тэрнээс биш манай ээж аав нар юу гэж боддог вэхээр за энэ жижигхэн байна тэгээд эх жил өсчих болоо тэрний дараа жил өсчих болоо гэж явсаар байгаад хүүхдийнхаа одоо өсөлт хөгжилтийг бүр эргэлт буцалтгүй өөрчлөлтөнд оруулаад хизээч өсөх боломжгүй юм болсон үед хандах юм тохиолдол цөөнгүй байдаг учраас хүүхдийн өсөлт хөгжилтийг л байнга хэмжүүлж хэвийн хязгаар дотроо байна уугүй юу гэдгийг дандаа мэдж явах хэрэгтэй байна. Тэгэхээр хитрхийн мэдээж хэрэг уулын мод урттай богинтой гэдэг шиг хүүхэд болгон өндөр нам янз бүр байдаг. Гэхдээ одоо яагаад өндөр байна вэ гэдэг асуултыг хэрвээ тавих юм бол хамгийн нэгдүгээрт удамшлын хүчин зүйл чухал нөлөөтэй учраас хэрвээ хүүхэд ээж аав нь өндөр байх юм бол өндөр байх магадлал өндөр байдаг байна. За дараагийнх нь одоо хүчин зүйл нь юу байдаг вэ гэхээр хооллолт гэсэн үг тийм ээ. Тэгэхээр хоолтын хувьд аваад үзэх юм бол одоо тарган мариалаг охтууд цагаасаа өндөр болж илүү өсдөг хандлага байдаг. Өндөр байх уу, нам байх уу гэдэг асуудал бол бас тухайн улс орны одоо амьдарч байгаа бүс нутаг, цаг агаарын нөхцөл байдал, за тэгээ гадаад дотоод олон хүчин зүйлүүдээс нөлөөлж болно. Хамгийн нэгдүгээрт халуун бүсийн гэдэг ч юм уу өндөр уулын бүсийн хүүхдүүдийг аваад үзэх юм бол харьцангуй өндөр байх магадaltaй байдаг бол хүйтэн сэрүүний одоо нөхцөлд амьдардаг. Нам дор газрын хүүхдүүд намхан болчих магадлал илүү байдаг. За өшөө бас нэг нөлөөлж байгаа хүчин зүйл нь болохоор тухайн хүүхдийн одоо өөртөө тохиолдож байгаа өвчин эмгэгтэй холбоотой байх бас магадлал байдаг. Тухайлх юм бол хит өндөрсөх эмгэг гэдэг өнчин тархинд янз бүрийн өөрчлөлт орсонтой холбоотой хитрхийн өндөрсдөг эмгэг байдаг бол бас одоо өнчин тархинаас гадна тархины хавдрууд ч гэсэн бас энэ эмгэгийг бий болгох магадлалтай байдаг. Яг норомт хэмжээнээс хит өндөр болвол гэсэн үг шүү дээ. Тэрнээс биш хэвийн эцэг их нь өндөр байгаа тохиолдолд бас одоо тэрийг дагаад өндөр болох магадлал хүүхдүүдэд байх нь. За тэгэхээр өсөлтийн хэвийн хязгаар гэж байдаг. Тэгэхээр өсөлтийн хэвийн хязгаарт хүүхдийг байлгахын тулд хамгийн нэгдүгээрт одоо зөв хооллох ёстой. Хоёрдугаарт нь одоо гадаад орчны тааламжтай нөхцөл байдалд хүүхдүүдийг амьдруулахыг хичээх ёстой байна. Одоо Улаанбаатар хотын агаарын бохирдол хит их хэмжээгээр одоо нөлөөлөх юм бол мэдээж хэрэг хүүхдийн өсөлтөнд сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр хүүхдийг аль болох эрүүл агаарт гаргадаг, биеийн тамираар хичээллүүлдэг ч гэдэг юм уу тийм ээ. Тэр ч битгий хэл одоо өсөлтөнд нөлөөлдөг хүчин зүйлүүд дотор унтаж нойрсох асуудал хүртэл чухал байдаг учраас хүүхдийг цагт нь амрааж унтуулах асуудал чухлаар тавигддаг. Тэгэхээр хэдий чиний одоо 50 орчинд зөв одоо амьдралын хэв маягтай байна. Тэр хэрээрээ хүүхэд одоо хэвийн өсөх боломжтой гэж ойлгох нь. Ер нь бол өсөлтийн хоцрогдол гэдэг бол үндсэндээ бол төрөлхийн болоод анхдагч тийм ээ. Тэгээд олдомлоор үүссэн хоёр дахь өсөлтийн хоцрогдол гэдэг ингээд хоёр том бүлэгт ангилагддаг 20 гаруй эмгэг явдаг. Тэгэхээр энэ 20 гаруй эмгэгийг мэдээж хэрэг юунаас болж вэ гэдгийг тодорхойлдог одоо гол эмч нь бол хүүхдийн дотоод шүүрлийн эмч байгаа. Тэгээд хүүхдийн эмчээрээ дамжуулаад яг тэр өсөлтийн хэвийн доод хязгаараас доош орж чүүгүй юу гэдгийг бол эмч нараараа тодорхойлуулсныхаа үндсэн дээр өсөлт хоцорсон шалтгаануудыг олж мэдэх шаардлагатай байна. Тэрнээс биш манай ээж аав нар юу гэж боддог вэхээр за энэ жижигхэн байна тэгээд эх жил өсчих болоо тэрний дараа жил өсчих болоо гэж явсаар байгаад хүүхдийнхаа одоо өсөлт хөгжилтийг бүр эргэлт буцалтгүй өөрчлөлтөнд оруулаад хизээч өсөх боломжгүй юм болсон үед хандах юм тохиолдол цөөнгүй байдаг учраас хүүхдийн өсөлт хөгжилтийг л байнга хэмжүүлж хэвийн хязгаар дотроо байна уугүй юу гэдгийг дандаа мэдж явах хэрэгтэй байна. Тэгэхээр хитрхийн өндөр том болоод авах юм бол бас энэ бол баясгалантайгаар одоо сайн зүйл гэж бас бодож болохгүй. Хит өндөрсөх эмгэг байдаг гэдгийг би түрүү цухас дурдсан. Одоо жишээлх юм бол бэлгийн божилтын насан дээрээ ирчээд хитрхийн намхан байгаад байт юм уу эсвэл эсрэгээрээ бэлгийн божилтын нас нь болоог байхад хит өндөрсөд байх юм бол энэ болгон маань цаанаа одоо янз бүрийн эмгэг явж байгаа гэдгийг л анхаарч эмч тандах хэрэгтэй юм байна гэж ойлгох нь.